Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл жирийн нэг охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй нэг ноц надад бий. Миний эртний анд Боб. Чамтай уулзах ямар сайхан байна гэж. Бяцхан савэр ивийг бас дагуулад ирээ юу? Эрхэм хотын дарга намайг хүмүүс XY гэж дууддаг. Север Ив гэхээр нэг л онцгүй XY. Тэгэлгүй яах вэ? Алдар DJ XY. Ийм гайхалтай уран бүтээлчийг тань хамт энд харна гэдэг үннийхээр нэр төрийн хэрэг шүү. тэгвэл хоолны мөнгө төлөх шаардлагагүй гэсэн үг. Тоглож байна. Чи яг хэвээрээ шүү Боб. Хүн цаашлуулаад л. За, тавтай сайхан хооллоорой. Үнэгүй хоол өгөхгүй гэж мэдсэн юм аа. За тэгэхээр чиний оролцох нөгөө нэвтрүүлгийн талаар ярилцах хэрэгтэй байна. Чамайг сурталчлах сайхан боломж гэдгийг мэдж байгаа үстэй. Ямар нэгэн шин санаа оноо, шинэлэг юм хүм байна уу? Байхгүй. Надад ямар ч шин санаа оноо төрдгөөг та мэдэн штэ. Тэгвэл хуулбарсан юм аа. Биш ээ. Энэ жил юу бодож олсныг чинь сонсъё. Өнгөрсөн жил хийсэнтэй чинь жаахан төстэй юм шүү. Тийм бай. Би өөрөөсөө хуулбарлчихсан юм шиг байна. Зүгээр дээ. Хин ялгааг нь хэлж мэдэхгүй. Гаднах төрхөлж явах. Ямар дүр төрх бүрдүүлэх гэж бодож байна. Бодсон юм байна уу? Юу бүрдүүлнэ гинэ? Тоо хэрэггүй дээ. Намааг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн арга ашигланаа. Сайхан санаа орж ирэхгүй байвал бусдынхыг зээлэх гэж нэг шалгарсаар би. Бид хөгжмөөстэй шинэ дүр төрх хайж байна. Хүн болгоныг араасаа хуулруулах дүр төрх бүрдүүл чадвал бүрд сайн. Та бүхэндээ бичлэгээ илгээх 2-7 хоногийн хугацаа байна. Хамтлагаа таниулах сайхан боломж гэж бодож Бас чиний уралсан тайсны өмсгөлүүдийг харуулах боломж. 2-7 хоногийн дотор гайхалтай бичлэг хийж чадна гэж бодож байна. Юу гэмээр вэ? Бүгдээрээ урагшаа. Killing session. You know I love you, coin. You never make me feel better. I see the pieces everywhere. Oh, dream about them in the night. You know I love you, coin. And nothing makes me feel better. I only want it to be mine. Dream about them in the night. Yeah, 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 yeah. I love you, coin. Үнэхээр янзтай. Бүгдээ яг дуугаа мэдэрч байх шиг санагдлаа. Үнэхээр гайхалтай. Маринет. Хариу ирээгүй л өнөө. Бидний дуу таалагдаагүй юм болов уу? Зөндөө бичлэг хүлээж авсан байж таарна. Тэгээд л шийдвэрээ гаргаж амжаагүй бах. Үгүй л үү. Найзуудаа ирээд хардаа. Шинэ дүр төрх чинь таалагдж байна шүү XY. Энэ удаа том өөрчлөлт хийж чадсан байна. Ийм дүр төрх бүрдүүлэх санааг хаанаас олж авсан бэ? Бүгд энэ дотор бий. Энд чинь бидний гаргасан санаа шүү дээ. Ганц зэвэрт бас багны загварыг чи гаргасан. Та нарын хөгжим, та нарын дуу байна шүү дээ. Ингэж болно гэж юу? Та нар зурагтаар гарах ёстой байсан шүү дээ. Эхлээд Bob Ross XY-тай уулзаж ямар тайлбар хэлхийг сонсох хэрэгтэй. Тэд одоогоор хийцгүй байна. Юу? Яг одоо дэлгэцэн шууд дамжуулж байна шүү дээ. Та нарыг оруулах боломжгүй. Өөрлөг алга. Тэгээд ч нэвтрүүлэг хэдийн нэгэлчихсэн. Бид тэр нэвтрүүлэгт орох ёстой байсан юм аа. Бидний мэдэх хэрэггүй шээ. Туслаарай! Манай найзад аку машин гिचглээ. Хатагтай цахаар мөр ирж туслахгүй байна. Бидэнд туслаарай! Хүүхдүүдээ ингээд нэмэргүй. Тоглоом шоглоом байлцгаа. Бид ажиллаа хийж байна. Та нарыг оруулахгүй. Гэртээ очиод зурагтаар үз. Үнэхээр хэлэх үг алга. Өмнөх уран бүтээлээс чинь тесондоо болж шилдэгнэ гэхэд нэг их буруудахгүй байх. За тэгээд энэ бүх санааг хаанаас олж авснаа хуваалцаач. Асуудалгүй амархан олжчихсан. Алек, бараг 5 минутын дотор л энэ дууг зохиочихсан. 5 минутын шүү. Олигтойхон дуулж чадахгүй байж юу гинэ? Хуулбарлах гэж байгаа бол олигтойхон хуулбарлахгүй дээ.
Ноёрот. Намайг Марина Тупенчен гэдэг. Би KT section хамтлагийн бичлэгийг тань руу явуулсан. Бичлэг гинэ юу бичлэг? Юу яриад байгааг чинь нэг л ойлгохгүй юм шүү. Би сануулад өгөө. Энийг хар. Ховц, бат, дуу, бүжгийн хөдөлгөөн гэд бүгдийн дуурай ачгаж. Харьцуулах шаардлага. Гаражинд цугладаг хідэн сонирхогч жаад харагдлаа. Харин миний хүү ганцаарчилсан уран бүтээлч. Та нар хөгжмийн зэмсэг ашигладаг бол миний хүүгийн уран бүтээл тэр жигтэй дижитал. Хүүгийн минь ганц эвэрт илүү дог. Баг нь та нарынхтай харьцуулшгүй. Худлаа. Та нар маринетийн загварыг дуурай ачгаж. Бас яг ижилхэн дөө. Та нар Лукагийн зохиосон дууг хулгайлчихсан байна. Айдвэ, ингэж сүржигдэх хэрэг байна уу? Бид магадгүй та нараас жаахан уран зориг авсан байж болох юм. Уран зориг гэсэн үү? Нэг бүрчлэн хулгаалсан гэж? Энэ багны загварыг маринет гаргасан юм мэдвүү? Алтайгаа засаж залруулахад оройтойгүй байна. Үннийг хэлээд KT section-д нэвтрүүлэгт орох боломж олгож бидэнд өөр хүсэх зүйл алга. Мөн тийм байх та эхлээд нэвтрүүлэгт оруулаач гин дараа нь ашгаа хуваахыг шаардна. Үгүй шүү. Кэтин энтер гэсэн нэр сонсооч хүн байна. Маринет эдэнтэй яриад нэмэргүй юм байна. Эндээс явцгаая. Үгүй, шудраг биш байна штэ. Найзуудын маань уран бүтээлийг хулгайлахыг би төвчгүй. Та нар хэлэхгүй бол би яг одоо шууд нэвтрүүлгээр бүх үннийг хэлнэ. Зөрүүдлээд байвал би чамайг хуул бурлагч гэж хэлнэ. Хөгжмийн ертөнц тэр чигтээ миний атханд багдаж байдаг. Тэгэхээр хүмүүс надад итгэх болов эсвэл энийж таньж мэдэхгүй хідэн хүүхдэд итгэх болов? Энэ салбарт та нар хязээж амжилт олохгүй. Чи хязээж ховцсны загвар гаргахгүй. Найзууд чинь хязээж тайзан дээр гарахгүй. Ягаад гэвэл бүгд та нарыг хуул бурлагч, хулгаач гэдэгт итгэх. Тийм ээ. Ховрхон сэтгэл хөдлөл мэдрэгдэж байна. Өөрийн бүтээлээ бусдад алдсан уран бүтээлч. Бас хайртай хүний зов чаналхыг харж твчихгүй нэгэн. Ако маминээс чочоод цэвэр ариун тэр сэтгэлийг эзэмдэж орох. Одоо айс занчин жаахан дарагдаж байна уу? Дуу хоолой булаач. Би бол хүр ирвэг. Энэ хүний амнаас хизээж сайхан үг гарахгүй. Үрд дууг болгох хүч чадлыг би чамд өгье. Харин хариуд нь хадагтай цог хар муурын шидэд эрдэнсийг авчирч өгөөрэй. Тохор хуу дуу хоолой булаач. Хариу хэлэхгүй байгааг чинь зөвшөөрсөн гэж ойлголоо. Чиний загварыг дуурайж хулбарлах гэж ямар их ажил орсон гэж санана. Би шилтгэн, би алдартай. Тэр юу вэ? Маринет битгий. Би хизээж чамд муу юм хийхгүй. Би хүр ирвэхийн өгсөн хүч чадлыг шудраг ёс сахиулахад ашиглана. Боб Рот чамд бас KT section-д яаж хандсныг би хэлчихнэ. Лука битгий. Шудраг ёс биш. Өс хонсон болж хувирна. Чи хүр ирвэхтэй хамтрвал хадагтай зов хар мууртай нүүр тулах болно штэ. Хадагтай зов хар муур гинэ. Хамгийн хэрэгтэй мөчид тэд хаана байсан юм? Яг одоо миний бие шудраг ёсны төлөө ганцаараа тэмцэнэ. Маринет чи бол гайхалтай охин. Хөгжмийн нот шиг өөр баяр бэлгэлдэг. Аялгүй шиг яруухан. Анх уулзсан цагаас хойш чи миний зүрхэнд айдуу болон ихшгэлсэн. Би чанд муу юм тохиолдохыг хэр хэвч зөвшөөрөхгүй. Юу гэнэ? Хараа илчиж байгаа юм шиг сонсогдохгүй байна уу? Магадгүй гэхдээ хорон санаатны амнаас гарсан гэхээр хачин санагтаад л байна. Лука тийм бадал тээж явдаг юм биш үү? Чи тэгэж бодож байна уу? Маринет ухаантай бай. Хики хатцах болгоорой. Бомбот чи надад зогтож чадахгүй. Зургтын шууд нэвтрүүлгээр чи үннийг өгүүлэх болно. Надад солбай анхааруулсан шүү. Би танилтал ихтэй. Хотын дарга руу ганц утас зогсоход л ийшээ цэрэг цагта шаардлагатай бол бүгд бүтэн айр мэлгэй. Зогс дуу хоолой булаагчаа. Тийм ээ, яг цаг олж ирлээ. Юуг нь хүлээсэн юм бэ? Наадхаа зогсоогооч. Лука, биш ээ, дуу хоолой булаагчаа. Хүр ирвэхэ хорон санаатай. Хүч чадлаа сайн үлсийн төлөө зориулж байна гэж бодож байгаа бол чи эндүрч байна. Альвэ, дими мэрэд байдгүй намайг хамгаалаач. Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй байхгүй маа. Уучлаарай хадагтай зохоо. Ийм аюул ирэхийг тооцсон байлгүй те. Надад уурдах хэрэггүй шүү. Баяртай. Хадагтай зохоо, миний замд хөндлөсөх хэрэггүй байсан юм.
Энэ удаа хадаж дуудаж чадахгүй нэ. Аз дуудахын тулд хоолой чинь хэрэгтэй. Харамсалтай нь дуу хоолой чинь одоо минийх болсон. Зогтож болно. Гэхдээ нэг их хөдөлгүй би чамайг бариад авчихна. Хадагтай цохыг зугдаалгаж болохгүй. Араас нь яв. Битгий санаа зов. Хадагтай зохион дуу хоолойг өөрийн болгосон болохоор хар мөрийн шидэт эрдний хамтад нь булаар төлөвлөгөө байна. Гэхдээ хэд өшөөг аавна. Эдрэн чи наашаа ирдэ. Юу болов? Хадагтай цохоо да. Чи ховрох хэрэгтэй юм шиг байна. Лэг савраа гаргацгаая. Мяу. Хадагтай цох над руу зурвас илгээж их л санаж байгаа бол Брат, чи хаана очиод нуугдчихв? Сүрхий сайн нуугдж байна шүү. Гэхдээ чи үрд нуугдаж чадахгүй. Чамд зориулсан төлөвлөгөө надад байна. хадагтай минь би энд байна. Би ирчлээ. Юу болсныг хэлж өгөхгүй мүү? Нэрээ тийм л дээ. Яагаад санаанд орсонгүй вэ? Энэ харин таалагдахгүй байх шүү. Чиний зөв явж чиний дуу хоолойг эргүүлж олж аваад энэ бүхнийг дуусгацгаая. Ингэж хэлмээргүй байгаа чи юу гэх гээд байгааг чинь ойлгохгүй. Том асуудал гарсан би аз дуудаж чадахгүй бас гайхалтай хадагтай цоох гэж хэлж чадахгүй. Дуу хоолой булагчийн тэрсэн балгийг чи энэ удаа цэвэрлж чадахгүй гэсэн үг байх нэ? Бас чи буцаад хувирч чадахгүй. Үлдсэн бүхнээсээ хэлгүй хадагтай цоох болж өнгөрөөнө гэж юу? Сайн тал ус байна. Чи миний шог яриаг өөлж өөнтгөлөх аргагүй болсон гэсэн үг. Тоглос юм аа. Битгий санаа зов. Чи ямар нэгэн арга зам заавал бодож олдог шүү дээ. Надад зүрхнийхээ үгийг хэлэх боломж гарлаа. Надад олд байлаар харахнууд. Андре, би байна. Над руу яаралтай цэрэг дайчид хэлгээ. Асуудалгүй Боб. Би зогсоолчихъя. Чи хаана вэ? Парист чиний хөлөө тавьж үзээгүй ганц газарт. Ус зайлуулах хоолой. Битгий санаа зов. Би яг одоо цагдаа нар явуулъя. Хотын дарга буурж баярж байна. Дэслэгч Рожерийг дууд. Би чиний хоолойг дөөрэж чадах байх. Аз дуудлаа. За чимээгүй да. Муур хэлийг чинь авчихсан. Үгүй юм байна. Дөөрийн үдшиг нэ. Дуу хоолой булагчийг миний хоолойгоор аз дуудлаа гэж хэлүүлэх хэрэгтэй. Ёстой мэрэгэн санаа. Яаж тэгж хэлүүлэх бодолтой байгаа гинэ? Ингэж бодохын хэрэггүй. Хизээч бүтэхгүй. Тийм л дээ бидэнд өөр сонголт байхгүй. Баярлалаа дэслэгч Рожер. Хард иргэдэд тусалж байгаад чинь талархаж байна. Соёроод таныг баривчлаа. Юу? Та буруу ойлгосон юм шиг байна. Намайг хайш наваач гэж байгаа юм. Хотын даргын тушаал. Ноён буржуа бид хоёр нэг нэгэ мэддэг болоод удаж байгаа. Бас Тийм ээ, бараг хүрээд ирлээ хотын дарга. Баярлалаа дэслэгч. Ингээд өөрөө юм бэ? Таны зааврыг дагын хотын дарга. Ахад нэг кроссант хийхээс татгалзахгүй шүү. үгүй намайг тав. Боброт, би чиний дуу хоолойг булааж юу хүснээ хэлүүлж чадна. Гэхдээ миний хүсч байгаа зүйл өөр. Чи өөрийн амаар маринет болон найзуудад нь яаж хандснаа үннээр нь өчөх ёстой. Үгүй шүү. Юу ч хэлэхгүй байсан дээр. Чамд сонголт байгаа гэж бодоо юу? Сайн сонс. Маринетийг сүрдүүлсэнтэй чинь яг адил арга хэрэгжилж чадна шүү. Шоу бизнесийн ертөнцид намайг танихгүй хүн гэж үгүй. Чамд ганц жолов танд хүн үлдэхгүй гэж мэд. Чамайг торны цаан суулгана. Би ахиж танд зориулт болохгүй. Та миний уран бүтээлээс сохор зааж болохгүй. Амьдралын чинь хард орсон зүйл болгож чадсан шүү Боброт. Бац хүлээ ойлголоо. Би хэлий. Би үнийг хэлий.
Эрхэм үзэгчдээ, шууд дамжуулалтын дундуур бид Боб Роттой ярилцахаар болоод байна. Чухал мэдээлэл хүргэх гэж байна. Төлөвлөгөөгчний эхлүүлэхээ түр азны. Боб Рот үнний хилтэл хүлээе. Кити секшн хамтлагийн шудраг үнний хүртэх хэрэгтэй шүү дээ. Зүгээр л нэг өшөө авалт болж хувирна. Алдаж үннийг хэлвэлэх удахгүй шүү дээ. Хэлж байгаа чинь бас үнний ортой юм. Явж худалчийг аварцгаая. Хадуу. Бидэнд юу л вэ? Цаг байна. Тэр цагаа жаахан зугаатай өнгөрөөе гэж бодлоо. Постыг хэрэг хошуу төрөх гэвэл чийж бас дуу хоолойг болно гэж мэд. Тэгвэл үнэхээр харамсалтай хэрэг болох нь дээ. Бобро тань байна. Энэ дайсныг дарыг гэвэл илүү хичээх хэрэгтэй юм шүү хадагтай цохоо. Хар муур та хоёр ажиллалагтойгоо хэлдэ. Энэ бүхэн тэр нэг НКТ митигээс хамтлагаас л болж байгаа юм. Өөрсдийн санааг хулгааллаа, хуулбарлаа гэж сүр бадруулаагүй бол юу гэж ийм юм болох вэ дээ? Яна хадагтай цох хайч ба. Хадагтай цох байхгүй бол би энэ бүхний учрыг олж чадахгүй шүү дээ. Хармуура. Би энд байна. Чи дуу хоолой булагчийг ялжсан болоод л надтай яриад байгаа байх нэ. Чам дээр очиход аюулгүй юм байна. Тийм ээ. Одоо аюулгүй болсон. Би чамайг студийн гадна хүлээж бай. Ойлголоо, би очлоо. Студийн гадна намайг хүлээж байгаарай. Та хоёр шиг ийм тэнэг супербаатар байдгүй бах. Яаж хорон санааттай хамтраг төлөвлөгөө зохиож чадваа. Бас аз дууддаг чинь хуурамч байсан юм уу? Ямар нэгэн шийдтэй юм байдаг гэж бодож байлаа. Гэтэл нүд хуурсан, гар аргаар хийсэн эдвэч. Нилээ удлаа шүү. Ямар нэг юм болоо юу? Чи биднийг дийлнэ гэж санаа юу? Энд дүүрч байна. Хадагтай цохын онцгой чадвар хэвээрээ байгаа шүү. Ийм байх боломжгүй. Би дуу хоолойч нь булаасан. Гэтэл чи яаж аз дуудаж чадсан юм бэ? Ширээний чийдэнгээс илүү нэмэр болохыг хэлж мэдэхгүй ч жинхнээсээ аз дуудаж чадлаа шүү. Чамд анхаарал чи. Хадагтай цохын хүч чадал дуусах болоогүй шүү. Барэ давара хадагтай минь. Шүрэ дэрж байна. Чи намайг ойлгож чадахгүй. Нуур 9 амтай байдгийг. Хадагтай цох байхгүй ч гэдэг. Энэ жид дахиад л алтаар хучуулах нь дээ. Таны зааврыг дагая. Манай зогс аз дуудлаа. Шүрэ дуудлаа. Ахиж хорон үед хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэх юм. Сайн талтай гэж хэлдэг чинь үний юм байна шүү. Гайхалтай. Хадагтай цох. Бидний дуу хоолойг эргүүлж өг. Хамаагүй дээрдлээ. Юу болсон бэ? Чамд Акума шингэчихсэн. Гэхдээ одоо бүх юм зүгээрээ. Хадагтай цохоо. Энийг чинь юу гэж ойлгох вэ? Намайг хүлж, ховд солих өрөөнд төгжин гинэ. Хин? Би юу? Би хизээч тийм зүйл хийхгүй дээ. Хадагтай цох. Хар муур хоёрт баригдчихсан уу? Баригдвал таарна. Одоо юу гэмээр байна дажаала. Намайг үннийг хэлнэ гэж бодсон уу? Гэти секшны дүү. Найз охины чинь загварыг хулгайлж, авиас хүүхүүдээ өгсөн гэдгээ хамаг амтнд хэлнэ гэж бодсон юм биш үсттэй. Супер баатрууд намайг аварна гэдгийг тооцоолоогүй л үсттэй. Тийм ээ. Тэд надад үйлжилдэг юм. Юу болоод байна? Та нар ягаад жуумалзаад байгаа юм? Та шууд нэвтрүүлгээр гарч байна ноёроо. Саяхан хийсэн бүхнийг чинь Парис хотын иргэд сонссон. Ямар ичдэг юм бэ? Ямар ичдэг юм бэ? Ямар ичдэг юм бэ? Өөдгүй амт. Үнэнд энэ бүхэн нэргээ байла. Би Кэтэн телевизэн хамтлагт ямар их хайртай гэж үнэхээр авиаслаг хүүхдүүд. Тэмдээ ч тэдэнд анхны дуугаа бичүүлэх эрх өгч гэрээ байгуулах бодолтой байгаа. Одоо энэ нэвтрүүлгийн төгсгөлд тэд ая дуугаа өргөнө. Гэнтийн бэлэг болох санаатай. Анхнаасаа хэлээгүй юм л да. Энэ бүхнийг би эртнээс төлөвлөж гисэн байсан байхгүй юу? Бид сайн хүмүүсийг хорон санаатнуудаас авардаг. Гэхдээ энэ удаа эргэлзээд эхэллээ. Харин Акума шингэж гисэн юм биш байгаа. Үгүй дээ. Угаасаа л ийм хүн.
Явуулгүй болохгүй нь хувирах гээд байна. Баяртай мууж байгаа минь. Ингэж дуудахт би хичнээн дуртай гэж. Тийм ээ. Тийм ээ, гайхалтай. Чи дуугүй хуулийг зөрчлөө хадагтай цохоо. Гэхдээ удахгүй би чамаас хариу авна. Тэр цагт чамд хэлэх үгч олдохгүй гэж мэд. Ингээд яг одоо тайзнаа. Кити секшн хамтлагийг өрж байна. Лука. Акума шингэчихсэн байх үед хэлсэн зүйл чинь үний юм уу? Уучлаарай Маринет. Би сайн санахгүй байна. Би юу гэж хэлсэн юм? Үгүй дээ. Сүйттэй юм хэлээгүй. Чи Акумагийн нүлэн давтчихсан байсан шүү дээ. Юу хэлснээ үнэхээр санахгүй байна. Чамааг гомдоох үгс хэлээгүй л бол болох нь тэр. Учир нь чи бол гайхалтай охин. Хөгжмийн нот шиг хөөр баяр бэлгэлдэг. Аялгүй их шиг яруухан анх уулзсан цагаас хойш чи миний зүрхэнд айдуу болон ихшгэлсэн. Саяг хайраа илчилсэн үгс мөн бидтэй Тики? Ийм гайхалтай үгс би лав сонсож байгаагүй юм байна. You know I